За хувьсагч гэж юу вэ гэдэг талаар хэлээ ярилцсан. За тэгэхээр тэгштгэл дээр бол хувьсагч гэдэг зүйл байна. За хувьсагч буюу байнга хувиран өөрчлөгдөж байдаг зүйл. За энийг бол англиар за variable гэж нэрлэдэг. За тэгэхээр энэ нь юу юм бэ гэхээр одоо мэдэгдэхгүй байгаа юм байна шүү дээ. Одоо мэдээж математикийн тэгштгэл гэдэг зүйл бол за амьдрал дээр хэм хоёр юмны тэнцлийг нь одоо тэнцүү болгохын тулд хэд байх ёстой вэ гэдгийг одоо олохын тулд үүсгэж байгаа гэж хэлсэн те. За тэгэхээр энэ дээр нэг тэгштгэл бичээд үзье. За надад байгаа чихрийг 2-оор үржүүлээд 2 дахин хэсгээд за тэндээс хэрвээ 10 чихэр хасчих юм бол надад за энэ чихэр үлдэх гэхээр 6 чихэр үлдэх гэж бодъё. За тэгвэл эндээс энд бол x нь бол нөгөө чихэр буюу те надад байгаа чихрийг төлөвлөж байгаа. За тэгэхэд хувирталт нь 2-ыг тавихаараа 2-оор үржүүлж байгаа буюу тэр 2 дахин хэсгэж байгаа. За тэндээс 10-ыг хасж байгаа. За тэгэхээр 6-тай тэнцүү болж байгаа гэсэн тэгштгэл байна. Тэгвэл эндээс энд байгаа энэ x-ийг бол хувьсагч гэж нэрлэнэ. Хувьсагч. Энэ бол хувьсагч бөгөөд хувьсагч нь тоо байна. Тоо. Энэ бол ерөөс огт үсэг биш бөгөөд за ямар үсэг байх вэ гэдэг нь бол хүн болгон гэж юм уу те. За эсвэл одоо хүснээрээ сольж болно. Гэхдээ энэ нь бол ямар нэгэн тоог илэрхийлж байгаа. Энэ тохиолдолд бол яг энийг тэнцүү байлгах тоо хэд юм бэ гэдгийг олохыг бол шаардж байна. За тэгэхээр ийм төрлийн бодлогоодыг одоо тэгшгэлийг бодохдоо бид нар бол энэ ч байгаа үсэг чинь x үсэг нь a үсэг нь b үсэг нь те эдгээр бол бүгдээрээ тоог илэрхийлж байгаа юм шүү. Тэгэхээр тоон дээр хийгдэх шин чанаруудыг бид нар хийж болно гэсэн. За бид нар зөвхөн англи хэл байсан бол a дээр b үсгийг бол нэмж чадахгүй те. A дээр b үсгийг нэмэх гэдэг үйлдэл бол угаасаа тодорхойлогдохгүй. Харин математикт хэрвээ a b хоёр хувьсагч байх юм бол энэ үйлдэлийг бол хийж болно гэсэн үг. Энэ нь a гэдэг нэг мэддэхгүй тоог одоо тэмдэглэсэн байна. B нь өөр нэг мэддэхгүй тоог тэмдэглэсэн байна. За тэгээд тэр хоёр мэддэхгүй байгаа тэр тоог хооронд нь нэмж байгаа юм байна гэдэг те. За жишээ нь a дээр a-ийг нэмээ л да. A дээр a-ийг нэмэхэд за мөн л адил цагаан толгой дээр бол болохгүй. Гэхдээ энэ a-ээр ямар нэгэн мэддэхгүй тоог тэмдэглэсэн бол тэр тоон дээр тэр тоог нэмэхэд энэ чинь 2a болох юм байна шүү дээ те. За ер нь бол Монголд бол бид нар a гэж уншихаас илүү a гэж уншдаг те. 2a болох юм байна гэж одоо уншиж болно гэсэн үг. За яг үүнтэй адилханаар a-гаар үржүүлэх юм бол энэ нь a-гийн квадрат болно гэж тэмдэглэнэ. Бас a-гаас a-г хасах юм бол энэ тэг болох юм байна. Яг тэгвэл яг эзлэн тооноос яг эзлэн тоог хасчих юм бол энэ ингээд буцаад тэг болчихно гэдгийг бүгдээр мэдж байгаа те. 5-аас 5-ыг хасах юм бол тэг болчихно. За тэгэхээр энд байгаа үсгнүүд математикт гарч ирж байгаа энэ үсгнүүд бол дандаа тоог орлуулж бичиж байгаа. Тооны оронд бичиж байгаа. Мэдэгдэхгүй тоо. Энэний оронд тэгээ энэ үсгийг тоо гэж бодож байгаад энэ үсгийг олоорой гэсэн одоо тиймэрхүү одоо төсөөлөл өгч байгаа тийм тэмдэгтүүд гэж ойлгох хэрэгтэй шүү. Түүнээс биш бол одоо бидний цагаан тоон дээр үздэг үг бүтээдэг үсгнүүд гэж ойлгож бол болохгүй.